дижитал дорнд үзэсгэлэн конференц маань амжилтаа явагдаж байна. Бидний үндсэн агуулга бол нээлттэй дорнод, нээлттэй эзэнд, нээлттэй дархан буюу Голланд банкны барьж байгаа одоо нээлттэй банк гэдэг энэ концептийнхаа хүрээнд бид нар хамтран одоо дижитал шилжилтийг хийх, хамтран одоо sharing economy гэж яриад байгаа энэ агуулгыг орон нутг руу аль болох богино хугацаанд хүргэж цаашлаад ер нь орон нутгийн бизнес эрхлэгчтэй дижитал шилжилттэй холбоотой мэдээллийн технологитой холбоотой давуу талыг хүргэхийг зорж байгаа. Голланд банкнаас санаачлан зохион байгуулсан дижитал аймаг нээлттэй ирээдүйн урайнд 3 дахь аймагтаа зохион байгуулагдчихжээ. За энэ удаад бид бүхэн Дорнод аймгийнхаа Чабиса хотод 20 байгууллагын 60-аад бүрэлдэхүүний бүрэлдэхүүнтэйгээ зочлон ирлээ. Голланд банк нь арга хэмжээгээрээ бид шинжлэгдсэн social pay application, kiosk GRG гөрөмж, за мөн картын бүтээгдэхүүн, үндэсний хуримтлал зэрэг бүтээгдэхүүнүүдээр бэлэг урамшууллынхаа хамт аймгийнхаа хотынхоо иргэдэд бодлоо бэлэг барин хүрчээ. За энэхүү арга хэмжээнд маань дижитал технологи суурилсан байгууллагууд маань шинжлэгдсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд хүргэж аймагийнхаа хотынхоо дижитал хөгжил хувь нэмрээ оруулж байгаагаараа онцлог болж байна. Голланд банкнаас зохион байгуулж байгаа дижитал дорнод арга хэмжээ маань тухайн байгууллагатай, тухайн аймагтаа ч гэсэн энэ бол мэдээж маш их үр өгөөжийг авчрах юм байна. Өнөөдрийн байдлаар 2 хоногийн дотор манад ойролцоогоор 400 орчим зочид ирлээ. За тэгээ үүнээсээ бид нар 30-40 орчим байгууллагуудтай холбогдож таймлыг ашиглуулахар болсон байна. Тэгэхээр энэ бол харилцан аль талдаа маш их ашигтай, маш их өгөөжтэй үйл ажиллагаа арга хэмжээ болж байна. За дараагийн аймагуудад нь амжилт хүсье.